man. Нааг гэдэг уран бүтээлээ хийгээд тодорхой хэмжээнд цаг хугацааг зарцуулсан байна. Аавын дүүгийнх байдаг гэсэн. Тэгээд тэр аавын дүүгэнд очиод MTV-гээд тухайд гарч ирсэн. MTV-ээр одоо Radiohead гэдэг хамтлагийн клипийг үзчихэд Karma Police гэсэн баг. Тэгчээд бүр амар шоконд ороод энэ ямар амар сондоо вэ? Тэр үед чинь нөгөө нэг хипхоп хөгжим өдөрсөн. Тэгээ тэр хөгжим бол бүр амар нөлөөлж бүр. Тэгээл тэр дооны төгсгөл хэсэгт явдаг тэр нэг юм сансрын тохиол шиг тэр гитар эффект энэ төр бүр. Намайг яг өсвөр насны дээр бат манай ээж нас ороод тэгээд өөд болоод тэр бол амар цочрлболсон. Тэгээд тэрнээс хойш нэг хэсэг ер нь нэлээд эвгүй ээж байгаа. Тэгээд нэг жоо 20 мөр хүртэл гайг болсон. Тэгээд тэр хугацаанд авсан юмнууд сүулт надад айгүй юмыг эргцүүлдэг юм боддог болгосон юм уу гэж бодсон. Ганцаараа ер нь бол нэг хэсэг хугацаанд амар ганцаараа байсан. Тэгээд тэр хугацаанд бас зөндөө олон юмнууд өөрлөгөө шингээж авсан байна. Тэгээд замналын хувьд бол ерөнхийдөө тэгэл унж усаал янз бүрийн юмнуудыг бол хат юмнууд хийж үзсэн. Тэгэл тэгэл гоё штэ бүх байгаа юм бүгдийг туршлага гэж хүлээж авах дуртай. Амьдралыг ч юм уу бүгдийн тэгэл яг жаа гэрэл сүдэр хоёр байдаг байх гэж боддоо шүү. Тэгээд одоо тэгээд тэр үед бол бага нас хүүхэд нас нь гэрэл сүдэр бол аль аль нь байсан байгаа л да. Тэгээд илүү жоохон сүдэр нэх байсан юм уу. Тэгээд одоо бол гэрэл нь арай жоохон давмгай юм бол гэж боддоо шүү дээ. Миний дэж байтал хинэг хийсэ Түнэр харахгүй гацсан юм шиг Хүмүүс гэртээ тухайн самарч байхаа Өдөө хүртэл туулаад ирсэн бүх юмнууд маань нэгдээд нэг юм хувь хэсгүүдэд би гэдэг өөрийгөө ингэ бодгоор нэг хувь хэсгүүдээс бүрдсэн. Яг аль нь би ингээд нэгүүд яг хайгаад болдохгүй. Гэхдээ бүгдээрээ нийлээд би болсон. Тэгээ нэг юм ирээвэр хураавар бас эмо доонууд ихтэй байна. Тэгээд тэр маань тэгэл сүдрээс гардаг байх л гэж боддог шүү. Тэгээ ерөнхийдөө сүүлд бол бас тэгэл гоё гэрэлтэй юм сэжл байгаа. Тэгэл янз бүр бид нэг юм нарийн ухамсар гэдэг нэг юм би дорны юм гүн хааны юмд би аяг дуртай байхгүй. Тэр нь одоо зүгээр жишээлбэл сэтгэл судлалт болохоор unconscious гэж нэрлэдэг ч юм уу те. Тэр нь болохоор би бол ухамсаргүй гэж нэрлэхээс илүү нарийн ухамсар гэж нэрлэдэг. Тэр нь ингээд хүнд ер нь давмгай нөлөөлдөг гэдэг ингээд ярьдэн шүү дээ те. Тэрнээс ухамсаргүйгаас их нарийн ухамсараас ингээд амар хөнөөл. Тэр мөрний нөлөө өгдөг. Тэр нь тэгэл ингээд үзэж орсон бүх юмнууд ингээд нийлээл нэг дата болол тэр датануудаас хүн шүүгөөд ч юм уу эсвэл шүүхгүй ч байжсэн ч заримдаа ингээд гарч ирдэг ч юм уу. Утгартай үеч байна, говнигтай үеч байна. Тэгтээ ер нь тэр жоохон дарк мэдрэмжүүдтэй шууд ингээд дараад нэг нухчин дараад тэрнээс цухтахаас илүү тэрийг мэдрээд ингээд бас тэрийг конвертлээ төгжим рүүгээ оруулах дуртай. Ер нь амьдрал гэхээр ер нь ертөнд ч юм уу ингээ байгаа бүх зүйлийг үнэмлэхөө үнэм тэгээд харьцангуй үнэн гэж юм хоёр төвшөнд нь бодох аюу дуртай.
үнэлэхүүн үн ингээд тэгвэл юм болго ингээд хоорондоо шүтэлцээтэй биенээсээ хамаардаг би өөрийн бие даасан мөн чанаргүй юм те нэг юм байлаа гэх тэрийг өөр бусад юмнууд тодорхойлж иж тэр зүйлийн мөн чанарыг харж ирдэг болохоор тэр өөр яг юм үнэлэхүй төвшөндөө бол мөн чанар байхгүй утгагүй юм шиг тийм юм бодогддог. Тэгээд харьцангуй үнд бол яг бид нар ингээл амьдрал явж байна те зорилгоод тэгэл өөр итгэл үнэмшлүүд энэ төр байх хэвээр. Харьцангуй үнний хувьд бол бид нар өөрсдөө зорилготой утга учиртай байх хэвээр л байна. Тэгээд надад бол нэг амар сүртэй амьдралыг үзэх үзэл яг ягшмал юм тогтсон энэ төр тийм юм байх гэхээс илүү юм жоох урсгал орж ирж байгаа зүйлүүдийг окей гэж авдаг. Тэгээ сайн ч байна, муу ч байна хүмүүс ингээд өгж байгаа юм байгаа шүү дээ бид чинь нийтийн нэг. Тэгээ тэр мөрөг нэг ингээд яадаг шүү дээ. Зүгээр л ерөнхийдөө айгу тайван хүлээж авах. Тэгээд ер нь бол айгу олон зүйл ингэж өөрлөгөө хийх тэр байгаа тэр сүудэртэй юмнуудыг ч юм ингээд бүр багасгаад гээвэл зүгээр юм болов гэж боддоо шүү дээ. Ер нь юмнуудыг гээсэн дээр хөө. Тэгэхээр бол нэг амар сүртэй ягшсан тийм тогтмол үзлэхээс илүү зүгээр байгаа байдал дээр гаргалгаа гаргах гэдэг ч юм уу. Тэр нь намаагүй одоо цагтаа байх гэдэгтэй холбогддог ч юм уу гэж л боддог л доо. Миний хувьд болохоор өөрийнхөө жанрыг тодорхойлох гэхээс илүү уран сайхны илэрхийлэмжтэй artistic expressions байвал илүү гоё юм болов гэж боддог. Тэгээд илүү уран сайхны гэж хэлсэн. Тэгээд хүний дотор байдаг тэр асуудлуудыг хүндж гарч ирэх юм уу? Тэрний хажууд нь дотн мэдрэмжийг өгөөсэй гэж хүсдэг ч юм уу. Тэгээд тиймэрхүү зүйлүүдийг ер нь боддог. Тэгээд нэг юм лөө урлагийн нөлөөллүүд ингээ хандлага өнөдрийн ингээд яриул зөндөө хүн байгаа хэлтэй. Би өөрөөр бол зүгээр хүмүүст яг хажууд нь би чамтай хамт байгаа шүү гэж байгаа юм шиг юмнуудыг хэлхийж үздэг. Эсвэл би чадахгүй байна, би үнээр номш байна, үнээр болин гэдэг ч юм өөрийгөө чадахгүй байгаа хүлээн зөвшөөрдөг. Тийм юм хэлхийж үздэг. Хөгжим хамгийн дуртай юм хийж байгаа болохоор цаг хугацаа өнгөрч байгаач баг анзаардгүй. Хүмүүст зориулж эсвэл өөртөө зориулж юм уу тэгж хийдгүй зүгээр л хийдэг дуртай. Тэгээд тэр нь надад аягүй гой санагдсан. Сахилга баттай байх шаардлагагүй байдаг юм санагдаж шүү дээ. Би хийж байгаа хөгжим илэрхийллүүд хүмүүс таалагдчих болно, таалагдахгүй ч байж болно. Заавалч таалагдаасаа гэж бас хөгжим бол хийдэггүй. Тэгээд янз бүр байж болох. Тэгээд ирээдүйд эсвэл 5 жилийн дараа ч юм уу, 3 жилийн дараа ч юм уу, 10 жилийн дараа ч юм уу анзаараагүй хөгжмүүдийг маань сонсч магадгүй л ах. Эсвэл өгөөж магадгүй л ах. Тэгэл хэлхээ хүссэн юмнуудыг хэлнэ. Тэгэл хүмүүс заавалч өөргөө барь гэсэн тийм их тийм юм бол байдгүй. Өөрийнхөө л хийгээл өөрийнхөө юмнуудыг гаргаад явах. Stop resentment, hide more Ер нь бол ковидын үед яг локдаунд байхдаа дуунуудаа яг акустик хэлбэрээр дуунууд их зохиоддог гэсэн. Тэгээд тэр үед л нэлээ цаг зав гарч өөрийгөө хөгжүүлэх юу гарсан юм байна л гэж ойлгож байгаа л да. Тэгээд ер нь тэр үед бол уран бүтээлч гэхээсээ илүү туршлага өөрийгөө турш үзэх ямар хуу юу вэ хийх вэ гэдэг л зөндөө олон practice хийж олон прожектууд хийжсэн. Тэр үед бол яг тэгж мэдээ. Одоо сүүлийн 2 жилийн хугацаанд яг юмнуудаа хийгээд зөндөө олон алдаатай юмнууд хийгээд өөртөө таалагддгүй ч юмнуудыг хийсэн. Тэгэл тэднийг хийсний дараа бас нэг юм жоох юм ойлгоод
Тэгэл ингэж явсаар бол сүүлийн 1 жил мэл 2 жилийн хугацаанд хийж байгаа юмнууд нь арай л нэг жоохон таалагддаг болж эхэлж байгаа. Тэгтэл ер нь байнга л өөрийгөө голдог болоог байна гэл. Одоо тэгэл ирээдүйд тэгэл бас тиймэрхүү л байгаах. Тэгээд ер нь ханж манах энэ төр гэсэн юм бол боддгоо. Байнгын л keep going тасралтгүй гайгүй дэжгүй хувилбарлууга шилжихийг л боддоо шүү дээ. Тий. Домен дуртай домен дурсам штатер мөхөх домен домен дуртай домен дурсам талын мөхөх домен домен дуртай домен дурсам штатер мөхөх домен Нэг сүртэй хатуу тэтэс тэтэн цагийн хооронд ажиллана гэсэн ингээд ерөнхийдөө шүн орой шүн дунд хөдлөрөхөд илүү надад бол цохимжтой байдаг юм. Тэгээд ер нь бол үүрийн өглөөний шар шавуу шиг гэх юм уу янз бүрийн юмнууд жоохон болж өгөхгүй дургуцмаар юмнууд ингээл гарч ирэх үед тэгэнгүүт нэг юм жоохон уус сууртай ер нь жоохон нэг юм зовох гэх юм уу тиймэрхүү тайпас юмнууд гардаг юм. Урлагийн нийгэмдэх нөлөөлөл бол үнэхээр асар өргөн хүрээний зүйл гэж боддог л доо. Бид нэртэй бүр түүх иргэншлэлээс л ихсүүлээл урлагийн нөлөө урлаг соёлын нөлөө соёлтой ойлоо түлхүү хамааралтай. Тэгэл агуун зургаас дижитал contemporary art хүртэл бид нэр урлагийг ингээд өргөн хүрээгээр нь юу яаж болох тэр бүгдийг одоо бид нар хараад мэдээд байж байгаа. Гэтэ яг урлаг гингүүт айгу том маш том юм болж байгаа шүү дээ. Уран зураг, яруу найраг, сонгодог хөгжим. За өөр юу гэдгийг утга зохиол гэдэг. За эндээс яг урлаг дотроос хөгжим гэвэл бас тодорхой өөр зүйл олон зүйлүүд бас байгаа. Тэгээ урлагийн нөлөө бол үнэхээр бүр амар их асар их гэж боддоо шүү дээ. Жишээл одоо соёлын хэлбэрүүдэд нөлөөллөө тэгээд бидний ертөнцийг үзэл тэгээ уран сайхны илэрхийлэмжүүд тэгээ зүгээр ингээд ахуугаас давсан ер нь бол ингээд нийт хүн төрөлхтний оршихуй бол өөр урлагийн бүтээл гэж хардсан шүү дээ. Бүгдээ юмнууд ингээд зүгээр нэг үнснээс ав байсан ш тэр бол зүгээр байгаль дээр байгаа хэлбэр биш те ингээд хийцэн. Гэхдээ яг эндээсээ бүр ингээд ялгараад арт гэд хийхээр бүр илүү хүн нарийн юм болно л доо. Тэгээд одоо бол жишээлгээд сэтгэл засал те орчин үеийн сэтгэл засал хөгжмийн бясалгал сэтгэл засал байна, стресс бууруулах нөлөө байна. Өөр юу ээж бол те бенефит тийм ашигтай юмнууд зөндөө байна. Тэгээд үнэхээр маш тийм өргөн хүрээний ярих зүйл байгаа. Би бол бас яг тийм 100% яг өөрөө бүрэн судлаачийн хэмжээнд бол хэлж чадахгүй баг. Гэхдээ зүгээр яг өөрийнхөө мэдсэн харсан юмнуудаас ингээд ярихад бол үнэхээр асар их нөлөөтэй. Ер нь баг урлаг байхгүй байсан бол оршин тогтнол өөрөө ямар байх байсан гэдэг асуултыг тавих нь амар зүг баг. Эсвэл нэг нот байсан бол тэгээд нэг нот байхгүй байсан бол гэдэг ч юм уу. Тэгвэл оршин тогтнол ямар байх байсан бол мэдгүй төсөөлөгдөхгүй.